Бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны сайд ГАО хуучин манай улсад хүрэлцэн ирж Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг шинжилгээ ухаан техникийн хамтын ажиллагааны комиссийн 14-р хуралдаанд ирж гадаад иргэн сайд Пүрэв сүрэнгийн хамт даргалсан юм. Хуралдаанаар хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож Хятадын засгийн газрын 1 тэрбум Америк долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан хугацаанд урагшлуулах, Монгол Хятадын хөлийн бомб тэдгээрийн дийлмийн тухай хэлэлцээрт ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол үйлдвэрлэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг бүгд найрамдах Хятад ард улсад зохион байгуулах зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Хурлын дараа талууд хэддэн баримт бичигт гар үсэг зурлаа. Үүнд олон жилийн турш яриа төдий байсан замын үед ирээн бомбдод хил дамсан чөлөөт бүс байгуулахад хамтран ажиллаж ерөнхий төлөвлөгөө гаргах хамтын ажиллагааны баримт бичигт гар үсэг зурлаа. Энэ ерөнхий төлөвлөгөөнд тусгацснаар бол хил дамсан чөлөөт бүс маань аль аль талдаа ижил тэнцүү эдгээр газрыг бол авч байгаа. Энэ нь болохоор ирээн талдаа бол Хятадын талдаа 900 га газар, Монголын талдаа өнөөдрийн манай байгаа замын үед 900 га газар, нийтдээ 1800 га газрыг цаашид бид нэр яг чөлөөт бүсийн хэлбэрээр хамтран эзэмших энэ өргөн боломжийг нээж өгч байгаагаар ач холбогдолтой гэж бид харж байгаа. Тийм учраас чөлөөт бүс гэдэг ойлголт бол өнөөдрөөс эхэлж өөрчлөгдөж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ хавраас эхлээд хоёр улсын хоорондын энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх ажлууд бол энэ хоёр улс дээр үлдэвчгээр энэ боломж үүсэж байгаа. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх чухал гүүр болох худалдааны чөлөөт бүс байгуулах асуудал үүгээр ажил хэрэг болох шан татагдж байна. Үүнээс гадна Улаанбаатар хөшийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын автоцон барих төслийн тусгаалсан зээлийн хэлэлцээр болон хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх бусад асуудлаар баримт бичиг байгууллаа.